За сайн байцгаана уу, Soul Nation podcast юм байна. Special дугаар буюу онцгой дугаар өнөөдөр бас явагдаж байна. Тэгэхээр ягаад энэ special дугаар маань явагдаж байгаа гэх юм бол та бүхэнд би бас өмнө нь зөндөө хэлжсэн. Би бол өөрөө яг сэтгэл зүйч биш, мөн хөтлөгч биш, хувийн хөвшилд ажилладаг ламар органик гас ахны бүтээгдэхүүний одоо ийм компаниг үүсгэн байгуулад 10 жил болсон хүн байна. Тэгэхээр дөнгөж сая манай 10 жилийн ой бас тохиолдсон. Тэгээд 10 жилтэй холбогдуулаад маш их одоо яг л сэтгэл зүйтэй энэ холбоотой асуудлуудыг даван туулж, бэрхшээлүүдийг даван туулж, гэхдээ сайхан цаг үеигч гэсэн одоо ухтаж авч байгаа мөн цаашлаад маш олон зүйлүүдийг ингэж бодож төлөвлөж явж байгаа учраас та бүхэнд бас сонирхолтой ах юм болов гэд өнөөдөр өөрөө өөртөө үндсэндээ ярилцгаар та бүхэнтэйгээ бас уулзаад байна. Тэгэхээр ялангуяа бол одоо намайг таньдаг хүмүүс бас ламарыг бол мэддэг. Ламар маань бол Монголд анх удаа ингээд органик гоо сайхны салбартаа те ингээд органик гоо сайхны бүтээгдэхүүнийг бол бий болгож исэн. 10 жил гэж бодохоор яг маш урт удаан хугацаа юм шиг санагдчихж байгаа ч гэсэн одоо нэг л мэдэхэд өнгөрсөн байна. Тэгэхээр яг 10 жилийн өмнө 6 сарын 6-нд гэрчлэгийг 100 айлаас аваад үндсэндээ сэлб холын дагуу алхахтаа гэрийнхэнтэйгээ ингээ вайберчжсэн. За ийм компани байгуулчлаа. Ерөнхийдөө би нэг ийм органик гоо сайхны бүтээгдэхүүн хий гэжсэн. Тэгэхээр тухайн үед бол гэрийнхэн юу яриад байгаа юм бэ? Ямар сонин юм бэ? Гэхдээ яг ч хитэл өөрөө юу бодон тэр их чинь бид нар дэмжин гэсэн байр суурьтай бол байсан. Тэгэхээр яалтчгүй одоо ламурын түүх нь өөрөө маш олон зүйлүүдийг агуулсан хаяа одоо ингээ бодохоор тийм гоё кино шиг түүх юм болов гэж боддог. Ягагтгүй л миний зүгээс ямар ч органик гоо сайхны бүтээгдэхүүнтэй хамааралгүй эсэргээрээ одоо бүр төрийн бодлого сэргээгдэх хүчим хүчээр 12 онд Колумбия их сургуулиас ингээд мастера аваад ингээд жишээлбэл Монголд хурж ирээд анхны салхин цахилгаан станц нар салхи хослуулсан одоо цахилгаан станцад ажиллахаар ирсэн хүнд бол жишээлбэл яг энэ органик гоо сайхны бүтээгдэхүүн хийн гэсэн ямар ч бодол бол байдаггүй байсан. Харин тухайн үед Монголд анх удаа ирээд анх удаа харшилтай болоод анх удаа бас экземтэй болоод тэрнээсээ болоод маш гүнзгий одоо те өөртөө ингээд таалагдахгүй ингээд тэр чинь айгуу экземтэй хүн л экземтэй хүнийг ойлгоно, харшилтай хүн л харшилтай хүнийг ойлгоно. Ингээд биер нь ингээ юм туураад ингээд явж хахад бол айгуу хэцүү байдаг. Тэгэхээр тухайн үед бол яг яалтчгүй өөрийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Яавал би ер нь одоо энэ арсныхаа асуудалтай ингээд одоо ямар нэгэн үр дүнтэй байж болохоор байна гэсний эцэст эмч нартай уулзахад за танд бол ус агаар ер нь айгүй олон зүйлс бол айгүй тийм сөргөөр нөлөөсөн байна. Одоо маш урдаан хугацаагаар чиглэг газар амьдарч байгаад те ингээд эрсдэс юм хуурай газар ирэнгуудаа нөхцөл байдал бол ингээд угаасаа ийм байна. Тэгэхээр та бол гаднах орчноо өөрчилж чадахгүй юм чинь ядчил өөрийнхөө хэрэгэлдэг хоол хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүнээ авахдаа арай нэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн аваач гэжсэн. Тэгээд тухайн үед байгалийн гаралтай бүтээгдэхүүн одоо хайнгуудаа ялцчгүй дандаа гадаад бүтээгдэхүүнүүд тэгтээ бас айгу цөөхөн тийм бүтээгдэхүүнүүд байдаг байсан учраас Германаас одоо гэрийнхэндээ бол захиад жишээлбэл органик тоснуудыг бол захидаг байсан. Гэтэл нэг өдөр органик тос надад ирэхэд чицрантай органик тос ирж исэн. Тэгээ тэр үед яагаад манайх шиг ийм сайхан одоо цэцэргэн за зөвхөн цэцэргэн гэлтгүй те ийм ер нь түүхий идүүдтэй газар ингээд өөрийн гэсэн юм органик гоо сайхны бүтээгдэхүүн хийдэггүй юм болдоо гэсэн тэрнийг ихний бодол үндсэндээ яг нэг өдрийн бодол шөнийн зүйд болоод тэгээд онлайнаар хайж агаад өөрийнхөө органик гоо сайхны бүтээгдэхүүний диплом олоод тэгээд үндсэндээ өөр ажилтай байсан мөртлөө ажлын хажуугаараа энэ дипломоо хамгаалаад гэртээ галтхоондоо өөртөө зориулаад дипломынхаа дагуу бүтээгдэхүүнүүд хийхэд надад ч маш таарж исэн мөн эргэн тойрны одоо ойрын хүмүүс чи юу хийгээд байгаа юм би бас нэг туршиж үзье даа гэхэд тэдэн маань бас их таалагдчихсэн. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг тийм гинтийн юм шиг мөртлөө цаанаад ихтэй нөгөө асуудал шийтгэхүйд зүйл байсан учраас энэ нь өөрөө яг 10 жил оршин тогтнох суур байсан болов уу гэж бол боддог. Ягагтгүй л зүгээр л нэг хоббигороо ч юм уу те. За би нэг хитэн юм хий ч юм уу одоо нэг тийм байдлаар бол биш. Яг л өөрийнхөө арсны асуудалд би яаж шийдэл олж болохоор байна вэ гэж бодонгуудаа мэдээж над шиг маш олон хүмүүс байдаг учраас энэ мэн өөр айгу зөв суурь болсон болов уу гэж боддог.
Гэхдээ ямар ч талаасаа яг тэр одоо дөнгөж цай айн баяраараа энэ түүхээ бас хамт олонтойгоо хуваалцаад бид хэд бас ярьж л байлаа. Ягаад гэвэл надтай хамт 10 жил гаруй байгаа маш олон хүмүүс байдаг учраас бид нар сая тэр үеүдээ бол маш ихээр дурссан. Тэгэхээр 10 жилийн өмнө яг энэ одоо гэрчлэгээгээ аваад нэг хэсэг бол одоо юу ч хийгдээгүй кофе шопоор яваал гэртээ байгаад ч юм уу те. Тэгээ яг албан ёсоор бид нар 2014 оны 9 сарын 1-нд жишээлбэл хоёрхан одоо ийм ширээтэй одоо юм уу гурвалхтнаа дөрвөлхтнээ ингээд эхэлж итэл бид нар 9 сарын 12-нд буюу 12 хоногийн дараа бүх зүйлээ хулгаад алдсан байдгийн. Тэгэхээр анх удаа би компьютераа нөгөө өдөр болгон кофе шопоор явсаар нөгөө гэртээ ингээд одоо наашаа цаашаа явсаар хагаад компьютераа бүр ингээд байнгын биедээ авч явдаг байсан. Тэгээд анх удаа компьютераа яг 5 өдөр тавиал оффистээ үлдээгээл нэгд өдөр ингээд ороод ирсэн чи харин манай бүх юм алга болсон. Миний компьютер тэр дотор байсан миний Колумбиа их сургуультай холбоотой диплом ажил би нүүбэд дадлага хийжсэн миний тэрний бүх бичиг баримтууд миний за тэд нар ч яг 10,000 орчим зурагнууд бүгд алга болсон. Дахиж олтоогүй. Тэр үед тэгээд нөгөө яг тэр ихний хитэн хүн маань мэдээж яаж ч бодсон чи үлдэн гэж бол байхгүй одоо бараг л ч юу болоод байгаа ямар утгагүй газар гэлтэл мэдээж гарсан. Тэгэл үндсэндээ 9 сарын дундуур одоо дөнгөж эхлэн гутаа буцаад ламарч нь болсон байдгийн. Тэгэхээр тэр бол айгүй хэцүү байсан. Тэгээд тухайн үед ч хүн болгон чи юу н айгүй утгагүй юм хийгээд даанч яваад исэн юм аа. Энэ юу нэг цаанаасаа л биш байгаад байна ч юм уу те. Одоо тэр үед чи яг юм entrepreneurship гэж шинж ярьдаггүй. За эмгтээчүүд одоо юу гэдэг чинь бизнес ингээл хариуцаад явна гэл ингээл одоо тэрнтэй холбоотой ингэж их яриа бас өрөндөггүй энэ тентгийн менторшип байхгүй байдаг байсан. Тэгэхээр тухайн үед яг би нэг хоёр ингээл бизнес хийдэг хүмүүсээс би нэг ийм санаатай байна гэхэд бол дийлэнх за ер нь 100% нь наа чи утгагүй. Монголд органик бүтээгдэхүүн байтугай одоо зүгээр байгаа хүнсээ ингэж ойлгохгүй байх чинь юу органик одоо уруул өнгөлөгч юу органик тост наа чи бүр одоохондоо ингээд болоогүй байна чи ингээд ямар ч утгагүй юм хийх гэж танил гэж одоо ихэнх хүмүүс бол хэлжсэн. Тэгээ яг л тэр хулгай орж одоо хулгайгаар болоод бид нар ингээд хамаг юм алтгаад тухайд тэгэл цагдаа нар ч гэсэн тоохгүй за нэг хитгэн 2 3 компьютерийн төлөө гэл нэг хөдлөхгүй байх жишээний те. Тэгэхээр яг хөө ингээд маш ихээр бол сэтгэл готролд бол орж исэн. Гэхдээ яг хөө тэр нэг яг хулгайчтай холбоотой үе бол яг ингээд одоо ботхоор айгу чухал үе байдаг байсан. Яг гэвэл яалтчгүй тэр үе дээр нөгөө ингээ хүмүүс яг нөгөө шархан дээр давц цацсан гэдэг шиг угийн айгу хэцүү хамаг юмаа хулгаад алдчихад байхад угаасаа наа чин бүтэхгүй байсан. Ингээл та юу чи хараачтэй гэл нөгөө Монгол баг нөгөө сэтг хүүгээрээ ингээл эн чинь ингээд чамд баг ингээд муу юм гэдгийг харуулад байгаа юм биш үү гэл нэг тиймэрхүү өнгө системнүүд зөндөл байдаг байсан. Гэхдээ яалтчгүй бүтэн сар хагас хайсны эцэст нөгөө камер шүүгээд тухайд 30 хуудас хүснэгт хийгээд оржсон бүх хүнийг бичээд тухайн хүн нь гарахтаа ямар нөхцөл байдалтай байна гэдгийг бичээд хамгийн инээдтэй. Гэхдээ даанч тэр үед нэг хурим болж исэн. Тэгээд нэг төрсөдөр болж исэн учраас хэдэн 100 хүн орж гарсан. Тэр болгоныг камераар шүүн гэдэг бол одоо яг 24 цагийг камераар шүүхийн тулд 24 цаг л суух ёстой. Шүнийг харахын тулд шүн яг ингээл харанхуй дэлгэцийг одоо те ингээд харна. Тэгэхээр урагшлуулж болохгүй, зогсоож чадахгүй нэг юм сүултээ бүр мэдрэлийн ядаргаанд ороод ингээд нөгөө нүд цавчдаг болцсон. Гэхдээ тэр 30 хуудас хүснэгт хийгээд тэр одоо сар хагас камер шүүсний эцэст улгаасан хүнээ өөрөө олсон. Цагдаад хэлсэн чинь нэрийг ол гэсэн. За тэгээд нэрийг бас олсон. Яагаад гэвэл тухайн газар одоо ажиллаж исэн хүн байжсэн учраас өмнө нь одоо дадлагаар ажиллаж исэн уул нь айгу тийм боломжийн айлын оюутан залуу бол байсан. Тэгээд яг кино шиг онгоцноос тэр хүнийг олсон. Яг л тэр хүн маань нисгэж байсан учраас тэгээд онгоцноос нь үндсэндээ олоод нааш нь
татаж авчираад тэгээд миний харамсалтай компьютерийг хязгаарч өгөөгүй би мэдхгүй би хинт зарсан бүү мэд гэдэг уулын тэр дотор миний бүх бизнестэй холбоотой одоо мэдээлэл байсан одоо орц найрлагаас ахуулаад бүх юм чинь л компьютер дээр хийдэг тэр болгоны тухайд алдсан байсан. Тэгэхээр ламуур бол яг нэг юм айгу хэцүү эхлэлтэй л байсан. Тэгэл тухайд яг тэр хүнээ нэг 10-11 сард олоод 12 сар за ер нь болёо Монголоос явъя энд ингээд юм хийх ямарч удахгүй юм байна. Намайг угаасаа чинч ойлгохгүй юм байна. Хинч дэмжихгүй юм байна. За дээрэс нь ингээд зүгээр байлгахаас илүүтэйгээр бүр эсэрхээрээ бүр ингээд юм зам ин хулгаалаад ингээд явчих юм байна. Ер нь шал утгагүй юм байна гэж бодоод 12 сард яг болох гэжсэн. Гэтэ 12 сард яг нөгөө нэг шинэ жилийн нэг үе байдаг штэ ингээ яг за би ч нэрээ юу бодож санах вүлээ шинэ жилээр ч би дараагийн жилийнхэн төлөвлөгөөг нэрээ яах вүлээ гэж бодонгуудаа нөгөө албан бусаар тооцох юм бол ингээ бүтэн жил явсны эцэст ариг гэж нэг юм албан ёсоор ихэлсэн байсан болохоор ингээ аюу хайрын санагдсан ингээ бусдаас болоод болно гэхээр үнэхээр хайрын санагдсан учраас за дахиж нэг тэгвэл ганцаараа эхлүүлээ бусдаас хамааралтай бүх зүйлийг ер нь одоо тоохгүй бай чадлаараа ямар ч бас өөрөө эхлүүлээ гэд буцаж эхлээд тэгээд яг анхны бүтээгдэхүүнээ гаргаад анхны одоо бүх зүйлүүдээ яг ингээд өөрөө хийгээд үйлдвэртэй өдрөө ажиллаад шөндөө болохоор ингээд одоо бичиг засныхаа ажлыг маргааш нь болохоор өдөртөө бичиг засны ажлыг шөндөө ингээл бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэл ингээл нилээ ер нь эрчимтэй баг өдөр шөнөгөө явсны эцэст яг эхний бүтээгдэхүүнээ гаргаад эхний бас дахиж одоо дахиж эхний хүн орж ирээд ингээд явангууд ялцчихгүй нөгөө Монголдо анхдагч байсан болохоор тэр жилдээ бол шууд манайх Bloomberg-аар гараад үндэсний телевизээр хурж ирж сурчлаад байж болох юм баг бүх телевизээр бүх мэдээгээр гарч ирсэн. Тэгээд яг тэр үед ер нь бол яг хөө эхлэл нь хичнээн хэцүү байсан ч гэсэн хийж байгаа зүйл нь өөрөө бас хэрэгтэй байсан учраас ялцчихгүй ингээд нөгөө урагшлах ёстой юм байна. За ямар ч гэсэн нэг ихлүүлж явах ёстой юм байна гэж одоо тэр нэг ихний жилдээ бол ботсон. Тэгээд манайх ч айгүй хөрхөн долуулаа болоод бид хэд чинь баг сар болгоо ингээд шинэ бүтээгдэхүүн гаргаад одоо маш ер нь одоо хурдцтайгаар ингээд өсөн дэвчиж хахад 16 онд буюу яг бас E-Mart-ийн нээлтийн үеэр нэг амар үер болоод манай үйлдвэр яг үйлдвэрийн одоо E-Mart-ийн хажууд B1 давхарт байдаг байсан. Үйлдвэр гэдэг маань тухайд нэг өрөө. Тэгээд яг тэр айхтар бороотой үертэй өдөр дээрээ би офис дээрээ зогсож байхдаа нэрэ би ч одоо үйлдвэрээ нөгөө харахгүй болохгүй юм байна гэдэг нэг хүнд чинь нэг юм одоо зүүн совин байдаг шүү дээ нэг юм нуруугаар нэг хүтэн орхиод нэрэ юу байлаа гээл доошоогоо буугаал манай офис дээр үйлдвэр доор айгүй хөрхэн нэг өрөө байдаг байсан. Тэгээд доошоогоо буугаад очисон чинь өвдөг хүртэл устай нөгөө бүх үерийн ус нь манайх руу орцсон. Тэгээд нэг өрөө юм чинь тухайд нөгөө түүхийдэн ч нэг доор савлгаанч нэг доор тэгээд манай давс ингээд үнцэнтэй. Одоо манай савлгаа хөвцсөн, манай давс мас ингээд бүх юм зунгаалдаад нэг болцсон. Тэг яг хамгийн аимшигтай нь яг нөгөө хажуудлын өрөөнд цахилгааны өрөө байсан болохоор би бас ажилласан. Тэгээд бүр нэлээд сандраад байж болох бүх таньдаг хүмүүс рүүгээ залхахад ихэнх нь өөрөөсөө асуудалтай байсан учраас шууд Facebook дээр статус бичээд за ламарын үйлдвэр ингээ өөрт автчихлаа. Хэрвээ 11 дугаар хорооллын E-Mart-ийн хавар хүн явж ивэл яаралтай туслаад өгөөч гэх статус бичгэд бараг за худалчунд 10 минутын дотор эхний хүн орж ирсэн, хоёр дахь хүн орж ирсэн, гурав дахь хүн орж ирсэн. Дандаа тэгээд бидэртэй хамааралтай эсвэл одоо миний аль нэг сургалтанд сууж исэн, аль нэг лекцэн сууж исэн, манай хэрэглэгч, манай нэг хүүхэд одоо ээжтэйгээ орж ирсэн. Хоёлаа манай хэрэглэгч гээд. За тэгээд ингээд одоо нөгөө эхлээд амар тэр чи одоо эмэгтэй хүн залуу хүүхэд одоо 20 эдтэй би бол бүр амар уйлсан. За ингээд хамаг юмаа дахиад алдчихлаа гээд. За тэгээд дараа нь жоохон байжгаад тэр тусалж байгаа хүмүүсийг хараад бас амар хуйлсан. Яадгүй ямар гоё одоо ийм энэ ч одоо нөгөө ингээд дотроо л бид нар ч ажиллаа хийгээл ингээд завгүй явж байгаад яг айхтар нөгөө хүмүүс бидрийг яг яаж хүлээж авч байгааг бол ойлгоогүй байсан. Гэхдээ тэр үед яг тэр олон хүмүүс бидэрт туслаад ингээд чин сэтгэлээсээ туслаад одоо нэг нь бүр ингээд манай нэг таньдаг хүн
төрсөн өдрөлөө явжсэн костюм пижактай байхад ингээл гутлаа тайлал костюма дээшээ шуугаал манайх руу ингээл юу юугүй ингээл өсөрч ороод ингээл одоо нөгөө олцсон юмараа л те аягаарч хамаагүй ингээд усыг ингээд гаргаж исэн. Тэгээ би тэрийг хараад ингээд үнэхээр нэрэ хүмүүс манайхыг бас айгүй сайнаар хүлээж авсан юм байна. Бас дэмждэг юм байна гэж бодоод бас дахиж амар их байлаад шүнжэнгөө юм болоод тэгээд манай тэр залуучууд ч айгүй мундаг. Манай аав хүртэл ирж туслаад манай ингээд тэр одоо орж ирсэн хүн болгоо ингээд бараг бид нар чинь шөнийн 11 хүртэл ингээд нөгөө бүх юмнуудаа хатаагаад ингээд наашаа цашаа болгоод байсан. Тэгээд яг ингээд бүгдээрээ дэшээ гарч ирэл би чинь нөгөө тухайд бараг офис дээр хондог байсан ингээд нөгөө хям талах малах байсан. Тэгэл халуун цай хийж игэл хям талах хийгээл баярлалаа гэхэд тэр хүмүүс бүгдээрээ бид нар энэ ламуур гэдэг зүйлийг те ингээд одоо таны энэ ихлүүлж байгаа зүйлийг чинь амар чухал гэж бодож байгаа учраас ингээд статус харангуйтаа хамгийн түрүүнд бүр юу ч бодолгүй ингээд ирсэн гэдгийг сонсоод үнэхээр бүр айгүй шоконд ороод баярлж байсан. Тэгээд тэр шүнжэнгөө ер нь халуураад нөгөө амар ядраад тэгээд нөгөө ус мустай ингээд харьцаараад шүнжэнгөө халуураад өглөө хурж ирэхэд яг бид нар чинь тухайд нэг долуулахнаа л байдаг байсан. Долуулахнаа байгаа мөртлөө ингээд нөгөө тэр нэг өрөө дүүрэн нэг юм бүгдээрээ нэг юм шоконд орцсон те. Тэгээд тэр 7 хүн долуулаа ингээд над руу хараад ингээд бүгдээрээ ингээд айгүй тийм шоконд орсон байдалтай. За яг одоо манай захирал дэлбэрэх юм шиг байна. Эсвэл уйлах юм шиг байна гэл надаас нэг юм нэг айгүй тийм сэтгэлийн нэг юм шок хүлээгээл байсан. Тэгээ би ч яг тэр хэдийг хараад бүр ингээд уйлмаар санагдсан. Гэхдээ тэгэхэд би яг нэг л юмыг ойлгосон. Би одоо ямар сэтгэл зүйтэй байна? Би яг ямар бас нөгөө байдалтай байна? Тэр нь манай хамт олонд шууд нөлөөлөх учраас би бүр яг зайлгаал за манайхаа угаасаа л анхнаасаа л бид нар айгүй их бэрхшээлийг даван тулж байгаа. Энэ бол ингээд те биднийг харинч одоо улам хүчтэй болгох, улам их юмыг зааж өгөх те одоо улам их юмныг ухааруулах ийм бас нэг юм болчлоо. Тэгэхээр битээ санаа зовоо. Би гайгүй шүү. Та нар минь ч гэсэн гайгүй байгаа зү. Одоо хідүүлээ гол нь яавал зүгөөрөө гэдгээ хамтдаа ярилцъя гэд маш тайван харьцсан чинь манай хэд бүгдээрээ яг нэг юм ингээд нэг юм чулуу авсан юм шиг бүгдээрээ над руу хараад окей гэд айгуу гоё тайвширсан. Тэгэхээр тэр үед бол яг нөгөө надаас илүү давтсан байсан юм байна л гэдгийг ойлгосон. Одоо манай хэрэглэгч нар байдаг болцсон байна. За хэрэглэдэггүй ч гэсэн бидрийг зөв гэж боддог хүмүүс байдаг болцсон юм байна. За тий хамгийн чухал юм бас хамт олон гэдэг зүйл байдаг болцсон юм байна. Тэгэхээр нөгөө би өөрөө сэтгэл зүгээ маш тайван зөв авч явахгүй юм бол зөвхөн нөгөө нэг тэр нэг ганцаараа үйлдвэртэй юм хийгээд ганцаараа борлуулалтаа хийгээд ганцаараа хөргөлтөө хийсэн үеийн ингээд өнгөрцөн байна гэдгийг ойлгосон тэр өдөр ер нь миний маш олон юм ингээд өөрчлөгдсөн. Маш олон зүйл гэдэг нь өмнө нь бол за яг тэр нь одоо хүртэл айгүй байдаг л та. Ингээд би бол айгүй эмзэг төрлийн хүн айгүй хурдан юмд гомддог маш нөгөө сэтгэлээсээ юмд хандахыг хичээдэг учраас яг л мөн адил бусдыг тэгэж одоо хүлээж авдаг бас айгүй эмоцтой хурдан эмордог ч юм уу те. Тэгэхээр яалтчгүй яг тэр өдөр тэр үерээс болоод ер нь бол маш тайван байх хэрэгтэй юм байна. Асуудал болгонд ингэж нөгөө айгүй тийм сэтгэлийн хөөрөлтэй хандаж болохгүй юм байна. За ялангуяа энэ асуудлуудыг хамтдаа даван туулахын тулд бас илүү одоо ер нь далаацтай л одоо сэтгэжтэй ингээд дараагийн алхмуудаа л бодож амьдрахгүй бол ингээл тэрүүхэн тэнтэй хэрвээ би стрессцэн бол манайхан стрессдэн, хэрвээ би уйлсан бол манайхан уйлна. Тэгэхээр ингээд маш холбоотой гэдэг тэр нөгөө ойлголтыг өөртөө ингээд өвчнгут хүн бас шал өөр болчихдөг юм байлээ. Тэгэхээр тэр бол 16 онд маш хүн цохилт байсан боловч нөгөө талаар тэр хүн цохилт нь өөрөө эргээд хулган гэдэг хувь хүнд айгу зөв зүйл басан яадгүй маш их зүйлийг ингэж нөгөө ухааруулж өгсөн болохоор одоо л би ингээд бас тэр түүхийг бодоод нэг айхтар эмзэлдэхгүй. Тэр үед бол айгу хэцүү байдаг байсан. Гэхдээ одоо л нэг эмзэлдэхгүй. Тэгэхээр ялцчихгүй иймэрхүү зүйл дээр нөгөө мөрөөдөл нь өөрөө толгооноос нь гараад биелэлээ олоод олон хүнийг ингээд
одоо байлдан дагуулад олон хүмүүс тэр мөрөөдөлтэй чинь нэгдээд ингээ хамт байгаад эхлэн гутаа хүн бас ер нь айгүй их өөрчлөгддөг юм бэлээ. Тэгэхээр ламуурын одоо энэ 10 жил бол намайг яг хувь хүн талаас нь маш их өөрчилсөн. Би бол айгүй баярлж авдаг. Хэрвээ ламуурыг би ингээд одоо тэ даван туулаад одоо өгдөг чи өөр зүгээр нэг ажилд ингээд зүгээр ажил хийдэг хүн те цалин авдаг хүн байсан бол магадгүй би шал өөр нөхцөл байдалтай арай өөр сэтгэл зүйтэй арай өөр зан аштай ч юм уу те байхаар байсан баг. Тэгэхээр энэ бол надад айгүй чухал санагдсан. Дараа нь тийм мэдээж нөгөө зовлонгууд бол яг угаасаа дандаа л байдаг. Монгол шиг газар бол үйлдвэрлэл явуулах айгүй хэцүү. Угаасаа нөхцөл байдал нь айгүй хэцүү. Салбар гэдэг зүйл нь өөрөө бүрдээгүй байдаг учраас одоо иймэрхүү зүйлүүдийг бол угаасаа өдөр тутамдаа л даван туулна. Гэхдээ яалтчгүй нөгөө амжилтууд бас амар чухал. Яагтвэл бидний чинь алсын хараа органик Монгол бүтээгдэхүүнээр дамжуулаад олон улсад танигдах Монгол брендийг бий болгож үүгээрээ өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, их дэлхийгээ хайрлах гэдэг энэ философиг түгээх. Тэгэхээр ялцчгүй бас нэг айгүй чухал зүйл нь нөгөө бүтээгдэхүүн нь өөрөөс нь илүү урагшлаад одоо манай бүтээгдэхүүнүүд чинь яг одоогийн байдлаар дэлхийн 160 улсад ингээд шууд очих боломжтой те экспорт нь гаргах боломжтой дэлхийн 160 улсын хинч ингээд гэрээсээ одоо хүргэлтээр авах боломжтой болцсон учраас бидрээс төрүүлээд ингээд явчихж байгаа. Тэгэхээр ялцчгүй үүнтэй холбоотойгоор бас нөгөө амжилтууд ингээд ирээд зорьсон зорилготой ингээд хүрээд явчингуудаа бас илүү мэдээж хариуцлагатай байж сурах ёстой те. Тэгэхээр миний хувьд бол яг ялцчгүй 20 настайдаа ингээд асар их хариуцлагыг гинт ингээд үрээд явхад бас аюу хэцүү байдаг байсан. Тухайн үед бол маш их одоо ядаргаанд ороод нөгөө ингээд учраа олох гэж бас аюу удаан явсан. Тухайн үед бол яг л эхний бараг 5 жил өдөрч ажилласан, шүнж ажилласан, төрс өдрөөч ажилласан, шинжилээрч ажилласан, наадмаарч ажилласан, 5 дахь орой найзууд шоудж байхад ч ажиллаж исэн, хагас өдрийн өглөө найзууд унтж байхад ч ажиллаж исэн. Тэгээд яг хоо тэр үед бүр айгүй их би ер нь яагаад ийм юм хийгээд байгаа хийх ёстой ч юм уу те ер нь яхлаараач би ингэж цовт ингээл хүнэл болсон хань айгүй их бодогддог юм байлээ. Гэхдээ яг ингээд нөгөө намайг амар урагшлуулж чадсан нэг чухал зүйл маань яг л саяны нөгөө хэлдэг нэгт алсын хараа бид нар ингээд айгүй том алсын хараатай учраас за яг хөө миний одоо өнөөдөр 5 дахь өдрийн орой ажиллах нь байх нь тэр бол яг алсын хараатай харьцуулах юм бол юу ч биш. Нөгөө талаар яг нөгөө өөрөөс нь ингээ халиад гараад харилцагч, хамтрагч, хэрэглэгчтэй хамт олон гэдэг энэ бүх зүйл чинь ингээд ороод эхлэхээр ингээд шал өөр болоод явчихдээ юм байлаа. Тэгэхээр ялцчгүй бидний хувьд бол нөгөө амжилттай байх болгонд ингээд айгүй баярлдаг ч гэсэн өглөө нь тэгэл бэрхшээл нь гараад ирчдэг учраас ер нь тэрийг айгүй тэнцвэртэй байлгаад явах нь айгүй чухал юм бэлээ. Би бол яг тэрийг нэг өдөр маш сайн ойлгосон. Ягдгүйл бид нар нөгөө албан ёсоор Amazon дээр яг анхны яг official Монгол брэнд болоод би шүндэ постоо бичээд ингээд өөрөө ч амар баярлаа догтлоод постоо бичээд тэрийг нь одоо хэдэн мянган хүмүүс лайклаад айгүй гоёор хүлээж аваад унтаал босоход манайх нэг татварын асуудалтай болцсон. Татвараас залгаал нөгөө юун тэр нэг Amazon мантай шууд загнаал хөө өстө танах стараад эндүү өстө чи яах гээд байгаа гэл. Ингээд нөгөө шүнэн ингээ айгүй хөөржсэн хүн чинь өглөө нь ингээ бүр шууд загнуулчихаар нэрэ би ч одоо юу хэлээ гэж бодоод эхлэн гутаа бас ингээл нөгөө хүн чинь аяар сэтгэлээр унана. Энэ ч одоо айгүй гоё явж байхад чинь яагаад ингээд загнуулаад байгаа ч гэж бодож ах шигтэй. Тэгэхээр яалтчгүй бас нэг миний одоо энэ 10 жилд ойлгож авсан зүйл бол жаргал зуурдах, зовлонч зуурдах. Жаргах нь өөрөө нэг удаадахч бас зүйл биш. Зовлонч бас нэг удаадах зүйл шүү дээ. Тэрийг нөгөө ямар байдлаар хүлээж авна уу? Ямар байдлаар яг ямар хандлагаар одоо хүлээж авах нь айгүй чухал юм бэлээ. Тэгэхээр одоо сая бас нөгөө ер нь 10 жилд нэгэн тал болцсон юм чинь айгүй их юмнуудыг ингэж ботсон бидэртэй холбоотой зүйлүүд ер нь миний одоо ингээ ботхоор хамгийн их сэтгэлийг түшээдэг те хамгийн их одоо ийм орлыг бий болгох зүйлүүд яаччгүй хувь хүмүүс хоорондын л одоо харилцаа юм бэлээ. Тэгэхээр хүн гэдэг чинь угаасаа 1000 тэр яг алсын хараатай байлаа ч гэсэн 1000 мөрөөдөлтэй байсан ч гэсэн
хүнтэй л харьцсан, хүний л төлөө тэрийг хийн өөрөө ч гэсэн хүн тэгэхээр хэрэглэгчтэй харьцах тэр харилцаа энэ ч одоо шууд нөгөө маркетинг PR-аар гарч ирчихэж байгаа хамт олонтойгоо бий болгож байгаа тэр зүйл энэ бол одоо компани соёл гэдэг зүйлээр би гарч ирж байгаа нь те өөрөө ч гэсэн ингэж хөгжиж авах зүйл өөрийгөө хөгжүүлэх зүйл гэд ер нь одоо маш олон асуудлууд бол байнга л гардаг мэдээж компани гэдэг бол яг амьдрал бас биш хувийн амьдрал дээр ч гэсэн хүн хоорондын харилцаа бол хамгийн хэцүү бөгөөд бас гоё зүйл бол байдаг. Мэдээж бидний хамгийн чухал зүйл нь өөрөө ойлгогдох, бидрийг одоо хүн ойлгосоо гэж их хүсдэг, хайрлагдагтай хэн нэгэн бидрийг хайрлаасаа гэж их хүснэ. За ядчил хүлээн зөвшөөрөөсэй. За миний энэ одоо хийж байгаа зүйлийг хэн нэгэн хүлээн зөвшөөрөөсэй л гэж айгүй хүснэ. Тэгэхээр энэс үүдээд бас маш их үл ойлголцол гардыг бэлээ. Тэгээ би бол эхний хэдэн жил тэрийг ердөөсөө ойлгодоггүй байсан. Би өөрөө ингээд англи хэлтэй, өөрөө их асар их ажилдаг. Багаасаа нөгөө ажиллаад сурцсан, одоо ажлын ард гарч сурцсан ийм хүн. Тэгээд байнгын юм уншдаг хүн болохоор бусдыг мөн адил одоо өөртөө адилхан гэж боддог. Бусдыг мөн адил ингэх ёстой гэж боддог. Үе бол надад жишээлбэл байсан. Тэрнээсээ болоод өөрөө ч цухалдана. Тэр хүн маань тэрийгэ биелүүлэхгүй болохоор бас айгүй их гомдно те. Тэгэхээр нөгөө явц дундаа нөгөө хүнийг сул тавих нь ч бас юу юм өөрөө ч гэсэн шаардлагуудаа бууруулах нь ч бас юу юм зүгээр хамгийн чухал зүйл нь зөв хүнээ олох юм бэлээ. Одоо бүх харилцаан дээр. Тэгэхээр зөв хүнээ олцсон хойноо тэр нөгөө ойлголцол бий болох нь хамаагүй амар байдаг. Тэгээд тэр одоо нөгөө харилцаагаа урт удаан хугацаагаар авч явахын тулд яг ойлголцлоо байнгын бэхжүүлэх. Тэгэхээр манайх төр бол жишээлбэл 10 жил гаруй болсон маш олон хүн байдаг. 5-аас дээш жил баг ихэнх нь байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань одоо бүр амьдралаа бидэртэй холбогдсон. Өчигдөр бид нар бас ам баярынхаа хүрээнд ингээд хоорондоо юм ярьж хахад нэг бүсгүй маань яг одоо 10 дахь жилдээ орж байгаа. Маш гоё зүйл хэлсэн нь би яг ламард орохын өмнө одоо энд ингээд ажиллахаас өмнө зүгээр л оршин тогтнодог байсан. Зүгээр л энэ тентх юм хийдэг, ажил хийдэгтэй. Яг орж исэн хойноо үн цэнийг ойлгоод яг амьдарч ихэлсэн гэж бол хэлж ирсэн. Тэр бол надад баг хамгийн гоё өгнүүдийн нэг санагцсан. Ягаад гэвэл яг хамт олон гэдэг бол үнэхээр зүгээр л нэг өдөр ингээл нэг хэдэн цаг хамт ажилладаг биш. Нас би гүцэх хүн дийлэнх хугацааг ажил дээр өнгөрүүлдэг учраас яг л юм гэр бүл шиг би бинийгээ ойлгодог. Муудалцсан ч гэсэн хамаагүй зөв одоо ойлголцож ярилцаж чаддаг те. Тэгэхээр одоо энийг бас нөгөө бий болох нь өөрөө яг тухайн үүсгэн байгуулагч удирдах байгаа хүний бас хамгийн чухал үүргүүдийн нэг юм байлээ. Тэгэхээр тэрийг бол яг ойлгосон цагт бол компани соёл хамаагүй дээрдэн. Энэ компани соёлтой нийцэхгүй хүн гарна. Тэгээд нийцэх хүн нь үлдэнэ. Үлдэхдээ тэр хүн хамаагүй аз жаргалтай ажиллаж амьдрна. Харин хүн ажил дээр аз жаргалтай байх юм бол ер нь дийлэх бусад зүйлүүд нь бас тэ арай өөр байдаг. Хүн ажил дээр айгүй хэцүү байх юм бол гэртээ очиж ч гэсэн айгүй хэцүү байдаг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бол яг маш ихээр суралцаад үндсэндээ пангийн л суралцаар бол байгаа. Би бол 10 жилиг яг үнэ хэлэх юм бол дөнгөж суурай тавьсан ихний хэдэн жил гэж бол боддог. Бидний хувьд бол нөгөө асуух хүн байгаагүй. Ийм үйлдвэрлэлийг явуулахад одоо мэдлэг байгаагүй, туршлагач байгаагүй. Энийг чинь хийхин тулд бас 10 жилжингээл ер нь ингээл янз янзаар бол үтсэн алдаж онсон зүйл зөндөө байгаа. Ухаарч тэгтээ суралцсан зүйлс зөндөө байгаа. Тэгэхээр ямар ч талаас энэ бол бидний хувьд дөнгөж эхлэл нь л гэж би бол боддог. Яг гэвэл одоо бид нар суурай тавьчлаа. Бид нар бүтээгдэхүүнээ асуудалгүй одоо үйлдвэрлэлийн процессаар нь явуулдаг те. Бид нар өөрсдийнхээ бүтээгдэхүүний жишээлбэл нөгөө чанарыг нь маш сайн мэддэг учраас хэрэглэгч нарынхаа 10 жилийн түүхийг ингээд харцсан учраас бидэрт одоо яг энэ нь айгу зөв ингээд суур болцсон. Харин энээс илүү гоё юмнууд одоо хүлээж байгаа. Бид нар бол одоо олон улсад бүтээгдэхүүнүүдээ борлуулж зарж те одоо таниулж энэ брэнд гэдэг зүйлийг бас бий болгох гэж байгаа. Брэнд гэдэг зүйл угаасаа бас айгүй хэцүү. Энэ бол өөрөө сэтгэл зүйтэй. Брэнд гэдэг нь өөрөө бүр маш том сэтгэл зүй. Маш олон хүмүүс зүгээр л юм хийчээ тэрийгэ зараал брэнд гэж боддог. Тэгээ брэнд гэдэг чинь одоо 100 200 жил оршин тогтнох өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн
өнгө төрхтэй, өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэнтэй яг ийм үнэт зүйлтэй тийм зүйл байдаг учраас бид нар бол дөнгөжл эхэлж байгаа гэж бол би боддог. Тэгэхээр ямар ч лээсээ одоо олон улсад бас үйл ажиллагаагаа тэлж явж байгаа учраас бидний асуудлууд ч гэсэн олон улсын хэмжээнд бүрэн одоо хэмжээний бүр ингээд амар том асуудлууд бол бий болоод байгаа. Тэгэхээр дөнгөжл эхлэл гэж би нөгөө өөртөө ингээд бодонгуудаа эсэргээрээ за тэгвэл би өөрийгөө яаж хөгжүүлэх үү? Компаниа яаж хөгжүүлэх үү? Яавал бид нараас те өөрсдийгөө бэлэн байлгаж болох вэ гэд нөгөө байнгийн ингэж за бид нар чинь бэлэн биш тэгвэл яавал бэлэн байлгаж болох вэ? Нэг жоохон одоо бид нар юм хийчингуудаа дараагийн юм нь илүү хэцүү байгаад байгаа учраас яавал бид нар илүү одоо те сайн байж болох вэ гэж дандаа бодож явдаг. Тэгэхээр 10 жилийн туршид одоо хийсэн зүйлүүдэд ботхоор айгүй их ч гэсэн айгүй бас богино хугацаа байсан. Тэгэхээр өнөөдрийн дугаарт та бүхэндээ бас нөгөө өмнө нь чинь би ярилцлагуудыг өгөхөд илүү дандаа бизнес талаас нь те ингэдэг тэгдэг гэж бол манайх одоо тэгсэн гэсэн гэж ярьдаг байсан бол сайвал илүү жоохон сэтгэл зүйн талаас л одоо ер нь бодож одоо сандаг ойлгож авсан юмнуудаа бол ярих гэж ботсон. Тэгэхээр 10 жилд 10 одоо ойлгосон зүйлээ хэрэг ингээд зүгээр ингээд товчлоо турангуй болох юм бол эхний хамгийн чухал одоо миний ойлгосон зүйл бол бид ганц л амьдрна. Тийм учраас бусд нь ер нь юу хийж ийн тэрийг дааган дуурайх гэхээсээ илүүтэйгээр эсвэл бусд нь чамаас юу хүлээж ийн тэрний дагуу амьдрна гэдэг одоо тэр бодлоосоо ер нь ангичрах хэрэгтэй юм билээ. Би яг юу хийж чадна? Би яг юу хүсэж мөрөөднө? Би яг ямар одоо алсын хараатай байна гэдгээл ер нь ойлгоод авчих юм бол яг л тэр мөрөөдлийнхэн одоо төлөөл үнэнч байх нь л чиний одоо энэ амьдрах ганц амьдралыг чинь л утга учир. Тэгснээс өөр хүний мөрөөдлөөр амьдраад байвал аюу хэцүү. Бид нар одоо ингээл Instagram ч юм уу те одоо сошиал медиар маш олон ингээл нөгөө одоо 100-тай нөгөө тийм настай хүмүүсийн нэг хөрхэн бичлэгүүд байдаг ш та ингээд юунд айгүй харамсдаг вэ те гэхээр хийгээгүй юмдаа л айгүй харамсдаг бусдын үгээр байсандаа айгүй харамсдаг хийсэн юмдаа алдаандаа бол хүн их харамсдаггүй ш та те тэгэхээр би тэрийг бол айгүй их бас сонсдог тэгээд ер нь бол одоо түрүү чинь те 10 жилийн өмнө хүмүүс наа чин бүтэхгүй гэл одоо ингээл янз янзын чирчин бас юм гарч ирэн штэ. Саяхан хүртэл би нэг ингээл комент уншаал амар имцэглээл хөтөржингээ ямарсан. Тэр нь ингээл угаасаа л одоо амжилттай явах нь тодорхой. Цаана нь айгүй бол хэвээр амар том ар гэр байдаг хэвээр баяа айлын хүүхдэл байж таарна гадаадд байсан юм чин гэл нэг юм бүр амар үзий ядсан нэг одоо эмхтэй хүний юу байсан байхгүй юу. Тэгээд би юм бүр ингээ гайхаад одоо яагаад юм байдгийм бол та гэл өдөржингөө бас нэг жоохон ямарсан тэгэл оройн нь яг бодонгуудаа тэр хүн ер нь жоох асуудалтай л амьдралтай байгаа юм байна даа л гэж бодоол орхиол би одоо нэгэнт 10 жилжингээ ингэж их зүтгэсний эцэс нэг хүний ийм комментоос болоод одоо ингэж юм оронч гэж юу аах вэ гэл одоо жишээлбэл яг л эн чинь миний л мөрөөдөл би эндэл өөрөө явсан юм чинь хинч ер нь энэ дээр юу ч ярьсан ч хамаагүй би өөрийнхөө мөн чанарыг мэдээд өөртөө үнэнч байж чадсан болохоро өөр бусд нь ер нь юу хийх нь хамаагүй гэж бодож ирсэн. Тэгэхээр хоёр дахь нь яг л тийм бусд нь ойлгоно гэж битгий хүлээ. Бас битгий шаард. Өөрийг л ер нь ойлгоцсон байхад болно. Тэгэхээр хамгийн тэр нэг одоо түрүү чи миний хэлдгээр асуудалтай зүйл нь яг л тэр л байдаг юм шиг санагдсан. Ихэнх хүмүүс өөрсдийгөө ч ойлгодоггүй, өөрсдийгөө ойлгоогүйгээс болоод бусадтай айгүй хэцүү харьцдаг. Тэгэхээр нөгөө хэрвээ бид нар бүгдээрээ энийг дотоод мөн чанараа өөрсдийнхантай би хинбэ гэдгээ ойлгодог байсан бол энэ их үл ойлгоцол энэ их бас хэрүүл маргаан энэ их одоо атаархал ч юм уу те ингээд юртсаа надад байхааргүй юм шиг санагддаг. Тэгэхээр хэрвээ та ямар нэг юм хийжээвэл заавал бусад хүмүүсээс те тэрнийг намайг энэ ойлгох ёстой гэсэн бодолтой ингээд байгаа л ах юм бол ер нь л айгүй их шаналл ирнэ. Тэгэхээр тэрийгээ бол ер нь хайж явах нь айгүй хэцүү. Би ч хүртэл одоохондоо ингээд чаддгүй ганц хоёр ингээд хүнээс болоод ингээд бас л одоо стресстэй үе зөндөө байгаа. Гэхдээ цаанаа би өнөөдрийг хүртэл зөв зүйлийг хийсэн, хизээж хулгайгээгүй, удлаа яриагүй, миний асаараа бол миний асаараа тэрэндээ би үнэнч байдаг гэж бодонгуудаа айгүй ер нь тайвширчдаг юм байлаа. За тэгээ гурав дахь нь үнтэй холбоотойгоор яг айгүй олон хүмүүс
асын хараага зөв тодорхойлдоггүй юм шиг санагдсан. Асын хараага, хувь хүний асын хараага зөв тодорхойлох нь айгүй чухал. Зүгээр ажил хийдэг хүний хувьд ч хүртэл тэр амар чухал. Ягаад гэвэл компани асын хараа, хувь хүний асын хараа хоёр нэг бэжж жаргалтай ажилтна. Бэрхшээл гарсан ч гайгүй даван туулна. Тэгэхээр өөрөө хүн би ингээд ямар компанид жишээлбэл ажиллах вэ гэж бодож ивэл өөрийнх нь асын хараатай айгүй тийм ижилхэн бэжж ер нь хамаагүй аз жаргалтай ажиллана. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө асын харааг тодорхойлох хэрэгтэй. Бусдын төлөө амьдрах юм уу, өөрийнхөө төлөө амьдрах юм уу, нэг л зүйлийг хиймээр байгаа юм уу, олон зүйлийг хиймээр байгаа юм уу? Яг л тэрнийг өөрийгөө айгүй зөв тодорхойлоод явчих юм бол ер нь бол өөрийнхөө юмдад нөгөө илүү үнэнч байх боломжтой. Маш олон хүмүүс ингээд нөгөө янз янзын юм бодоод байдаг. Энэ жил инкмэр ч юм шиг, дараа жил инкмэр ч юм шиг. Тэгэл 5 жилийн дараа одоо миний насны айгүй олон хүмүүс л байгаа ш. 5 жилийн дараа уулзахад би харин одоо хүртэл нэг сайн одоо архитектор ажилд ороогүй байна. Надад юуртсаа таалагдахгүй байх ч юм уу те. Нэг л их юм жоохон бусдыг үгүйсгэсэн хүмүүс бол зөндөл байгаа. Эдгээр бол өөрсдөө яг асын хараагаа тодорхойлоогүй юм шиг надад харагддаг. Тийм учраас тэрнээсээ болоод айгүй стресстэй. За тэгээд хүн болгон мэдээж амжилттай байхыг хүсдэг, хүн болгон амьдралаа ахиулахыг хүсдэг. Гэхдээ амжилт одоо нэмэгдэх тусам асуудлууд нэмэгдэнэ. Манай компани жоохон байхад айгүй хөөрхөн асуудлуудтай байдаг байсан. 10 жилийн дараа одоо бүр хил дамнсан олон улсын хэмжээнд асуудлуудтай байгаа. Тэгэхээр амжилтыг хэрэв хүсгэл юм бол асуудлуудыг мөн хүсэх хэрэгтэй. Асуудал гарч ирэх юм бол стресстгээс илүүтэйгээр энэ миний амжилтанд намайг хүргэх миний хичээл гэж бодоод эхэлчих юм бол бас хамаагүй тайвширчдаг юм байлаа. Би бол одоо цухалтгаа байцсан. Манай ажилчид бол амар инээдтэй. Ингээд дэлхий сүнсэн ч та ингээл за яах вэ гэж сууж ах хэмжээний ингээд юм тайван байдаг гэдэг. Би бол 10 жилийн туршид нэг удаа ч чанга дуугарч үзээгүй. Ер нь жоохон тийм зөөлөн төрлийн захирал. Гэхдээ би бол юу гэж хэлдэг вэ гэх юм бол нэг алдаж болно, хоёр дахь алдаж болно, гурав дахь алдахгүй хэдүүлээ алдаануудаа, асуудлуудаа дандаа одоо даван тулах хичээл гэж одоо үүсэх хэрэгтэй. Би ч мэдэхгүй, та нар ч мэдэхгүй, энэ усан ч хүртэл мэдэхгүй явж байгаа энэ цагт хэдүүлээ зүгээр асуудлуудыг хичээл гэж хэрвээ үзчихэл юм бол тэрэндээ нэг цухалдаад авахгүй дандаа шийдэл олохын төлөө явчихл юм бол хамаагүй бас одоо сэтгэл зүгээ тайван байх боломжтой. За тэгээд тавтах нь бол ялангуяа надаас бол одоо ярилцлагууд дээр маш их асуудаг. Та ингээ яаж амьдралаа балансалдаг вэ гэл те би бол тэрийг бас айгүй их ер нь боддог. Ер нь баланс гэдэг чинь яг юу юм бэ гэд тэг яг зүгээр өөрийнхөө ингээд амьдралыг үзэх юм бол надад ер нь баланс гэж ярих нь өөрөө жоохон буруу юм шиг санагдаад байгаа. Тухайн үед чамд одоо те яг юу чухал байна? Тэрнийх нь төлөө явах хэрэгтэй. Хэрвээ компани босгох одоо те 0-аас юмаа эхлэх нь чухал байвал шоудад ээж болохгүй. Хэрвээ гэр бүлтэй болсон байгаа байвал бүр заавал те ингээл өдөр шөнөгүй ажиллаад байх шаардлага байхгүй. Хэрвээ чи бүр ингээд ядраад туйлтаа хүрээд ингээд яг одоо чиний чухал зүйл нь илүү өөртөө анхаарах бол заавал ингээл амар өөрийгөө дарамтлаад байх шаардлага байхгүй. Тэгэхээр нөгөө баланс нь өөрөө яг тухайн үеийнхэн л одоо нөгөө чухал зүйлээ ойлгоод тэрнтэйгээ л нөгөө хослуулаад явах нь чухал юм болов уу гэж би бодсон. Яагтвэл эхний 5 жил бол миний хувьд одоо компани босгох бол чухал байсан учраас надад тэр бусад юм ингээд ердөөсөө хамаагүй байдаг гэсэн. Шоудах, маудах одоо гадуур явах эсвэл амрах. За би бол кино үзээгүй манай эргэн тойрныхан мэддэг. Би ингээд кино ярихаар нэг ч кино мэддэггүй яадгүй би кино үздэггүй. Надад тийм цаг зав байгаагүй одоо айгүй олон жил явж гин. Тэглээгээд би юмнаас хоцорсон уу гэхээр үгүй шүү дээ. Би одоо тэр үед нь бол яг л ажиллаа л энэ юмаа босгож исэн. Харин одоо л эсэргээрээ 10 жилийн дараа миний чухал зүйл бол миний охин, миний өөрийн сэтгэл зүйн амар амгалан байдал. Тэгэхээр одоо болохоор эсэргээрээ би тэгэж өдөр шөнө ажилдаггүй. Би илүү богинохон хугацаанд их юмыг амжуулаад харин илүү одоо өөртөө анхаарах тэр нэг боломжуудыг олгож байгаа. Тэгэхээр нөгөө баланс гэд ахаар ингээ хүмүүс ингээ заавал ингээл 50-50 гэж ойлгоод байдаг. Би бол тэрийг юу гэж ойлгодог вэ гэх юм бол яг энэ жил чиний хувьд хамгийн чухал юм юу вэ? Эсвэл энэ цаг үед хамгийн чухал юм юу вэ? Тэрний төлөө зөв зохистой явах юм бол илүү тайван байх боломжтой. Би одоо ингээ хүмүүсийг зүгээр анзаараад тахад одоо хүсэл нь жишээлбэл мөнгө байгаад байдаг. Амар их мөнгөтэй олмоор байдаг. Гэтэл
одоо юу гэдэг чи шоудаад амраад яваад байдаг. Тэгэхээр чи яаж чадах мөнгөтэй болох вэ? Эсвэл эсэргээрээ амар амраадтай ингээ бүр ингээл одоо ядраад асуудалтай байгаад ингээ амрах ёстой байтал ажилтаа бүр ингээ фокуслаад ангуудаа бас ингээ аз жаргал юртсэн мэдэрч чадахгүй. Тэгэхээр яг л тэрнийг өөрийгөө нөгөө сонсох, өөрийгөө тодорхойлох, өөрийгөө ойлгох гэдэг нь нэг л удаа хүн өөрийгөө ойлгох гэж бас байхгүй байгаа байхгүй. Жил болгоо ингээд те энэ ч одоо бидэрт асар их зүйл болж гин. Одоо нөгөө ялангуяа манай подкаст чинь ингээл траума гэж яригдчихэж байгаа. Траума гэдэг чинь хүний цаг үеийн ямар ч үед гаргаж ирэх боломжтой. Гол нь бид нар тэрийг маш сайн ойлгоо, тэрнтэйгээ харьцах уу, тэрийг хэр ойлгож, тэрийг одоо ингэж даван туулах уу, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх үл гэдэгтэй байгаад идэг учраас хүн ер нь нөгөө тогтмол ингэж өөртөө чек интэй. За би ер нь яаж ийн? Өнөөдөр би яагаад ер нь уурсан? Тэр хүн яагаад намайг уурлуулж чадсан? Эсвэл би яагаад өнөөдөр нэг жоохон им одоо бухимдаад байна гэд яг нэг юм тогтмол өөрөө өөртөө чек ин хийх нь л надад айгуу чухал санагдсан. За тэгээд үүнтэй холбоотойгоор миний нэг айгуу чухал одоо сурж авсан, явц дундаа сурсан зүйл нь ажлаас гарахтаа ажлынхаа хаалгыг хаана гэртээ очихдоо ажиллаа бодохгүй яг л тухайн моментэд одоо амьдрах. Ажил руугаа орж ирсэн бол гэрийнхаа хаалгыг хаана ажил дээрээ байхдаа гэр бүлийн одоотой холбоотой ингээ юм санаа зовхгүй байх. Тэгэхээр яг л нөгөө тухайн моментэд байх юм бол тухайн цаг үедээ ингэж амьдарч чадах юм бол тэр нь нөгөө хамаагүй хүнийг бас тайван болгох юм бэлээ. Тэгэхгүй бол бидний нэг ингээд айгу түгээмэл хийдэг зүйл нь ажил дээр байгаа мөртлөө өөр зүйлд санаа зовдөг. Тэгтээ тэрийгэ бүрэн шийддэггүй. Гэртээ байгаа мөртлөө ажилдаа санаа зовдөг. Тэгсэн мөртлөө маргааш нь уулын шийдчих гэдэг те. Тэгэхээр нөгөө тогтмол бидний ингээд нөгөө сэтгэл зүрх байгаа байдал болж байгаа зүйлс нь ингээд нөгөө ингээд иш тийш ингээ хуваарлагдаад явчихгуудаа бид нар ингээд сэтгэл зүйн амар амгалан байдлыг өрчсөн олж чадахгүй. Тэгэхээр надад бол тэр айгүй чухал санагдсан. Би тэд ажилчтай бас банк хэлдэг. Тэгэд манай хэд бас ингээд яг нэг ингээд бодоод ойлгоод хэрэгжүүлээд эхэлчих юм бол ер нь айгүй бас өөрөө идэх юм байлээ гэх. Тэгэхээр энийг бол бас л нөгөө нэг удаа хийгээд шууд ойлгох чинь гэж байхгүй. Бүгдээрээ л тийм дадал болох хэрэгтэй. Тэгэд үнтэй холбооход долоодох нь өдрөө зөв хуваарлах. Тэгэхээр би бол яадаг вэ гэх юм бол өөртөө ингээд нөгөө ийм матрикс гаргаад өглөө за одоо кофе ууха байсан. Гэхдээ өглөө 90 гутаа кофе халуун байгаа дээрээ хамгийн чухал бөгөөд яаралтай гэсэн зүйлийг дуусгадаг. Тэгснээрээ одоо миний дотроос нэг юм ингээд явдаг те одоо ингээд гайгүй ингээд болчдөг. Тэгэхгүй бол тэрийгэ дуусахгүй байвал банк бас ингээд сэтгэл түвшилтэй байна те. Тэгээд өдрийн цайны дараа би яадаг вэ гэх юм бол илүү яаралтай бус чухал юмнууд дээр анхаарлаа хандуулдаг. Тэр нь судлах, бодох, одоо хүмүүстэй уулзах, ярилцах те одоо тиймэрхүү юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өдрөө ингээд нөгөө зөв хуваарлаад эхэлчих юм бол нөгөө гарч байгаа тэр нөгөө энерги нь бас хамаагүй зөв хуваарлагтаад оройдоо ч гэсэн ингээд тийм стрессдсэн биш ингээд нөгөө илүү тайван байх боломжтой надад санагдсан. 8 дахь нь болохоор түрүүчэлдэг харилцаа, хүн хоорондын харилцаа. Өөрийгөө хөгжүүлэхийн хэрээр харилцаагаа хөгжүүлэх нь айгүй чухал. Харилцаагаа хөгжүүлнэ гэдэг нь өөрөө өөрийгөө зөв илэрхийлэх, хүсэхгүй бол үгүй гэж хэлж чаддаг байх. Хүсчээвэл тэрийгээ бас зөв илэрхийлдэг байх гэдэг нь надад айгүй чухал санагдсан. Ингэснээрээ нөгөө илүү тайван байдаг. Тэгэхгүй бол өөрөө ч юу хүсэж байгаагаа мэдэхгүй тэрийгээ ч зөв илэрхийлж чадахгүй байгаад ах юм бол ялцчихгүй ингээд мөнхийн ингээд одоо те юм хэрүүл маргаан үүснэ. Тэгэхээр таад бас өөртөө анзаарахгүй те эргэн тойронд байгаа маш их юм хэрүүл хийдэг юм амар сөрөг хүмүүс бол дийлэнх нь өөртөө яг яагаад байгааг ойлгодгүй, өөртөө тэрийгэ зөв илэрхийлж чаддаггүй. Тэрнээсээ болоод ингээд өөртөө ч бухимдаад, бусдад ч тэр яг нөгөө толшиг те өөрийнхөө ингээд тэр сөрөг юмнуудаа ингээд буулгаад байдаг. Тэгэхээр эргэн тойронд байгаа хүмүүс маань зөв харилцаатай байгаад компаниараа ч гэсэн хоорондоо маш сайн ярилцаад ингээд явчингуудаа миний лав амьдрал хамаагүй тайван болсон. За 9 дэх нь болохоор яг одоо түрүүчээлдэгээр асуудлуудыг эсвэл ямар нэгэн хэцүү зүйлийг яг л хичээл гээл бодоод одоо яг нэг юм амьдралын мастер те одоо бакалавр ч юм уу яг ингээд надад одоо улам хэцүү даалгавар ирж гин одоо энийг би ингээд сайн хийчих юм бол ингээд илүү том юмны ард гарна гэд те тэгэхээр сүүлийн үед би бол эсэргээрээ
надад ингээд амар хэцүү зүйлүүд бол их болдог. За сүүлийн үед бүр ч их болоод байгаа. Тэгтээ нөгөө нэг удаа би нэг уншиж ирсэн юм бурхан танд нөгөө даван тулж чадахгүй зүйлийг өгдөг гэх. Тэгэхээр би тэрийг бас нэг уншаад нэрээ чи юу вэ гэж бодоод нэрэл тэгвэл намайг л яг сориод байгаа юм байна. Энийн арт нөгөө бүр гоё юм ингээд те одоо гоё юм ч үе зүгээр нөгөө энийн арт ингээд би илүү их юм сурснараа илүү их юмыг даван тулаад бас илүү том зүйлийн төлөө явж байгаагаа ингээд мэдрэх боломжтой юм чинь. За тэгвэл ямар нэгэн асуудлуудаа гарах юм бол би за надад тэгвэл иймэрхүү юм шидэж өгж байгаа юм байна. Тэгвэл би тэрийг нь яаж нэг алхтайхан айтайхан шидэж болохоор байна гэж айгу тийм тайвнаар ханддаг болсон. Тэгээ ингэж бодсноос хойш ер нь л айгу дайжгүй байдаг болсон шүү дээ. За тэгээд 10 дахь нь буюу хамгийн чухал нь хамгийн ч үеийн зүгээр бүгд л мэдээж айгу чухал. Гэхдээ миний хувьд айгу тийм ойлгож ухаарсан тэгээд энэ Soul Nation подкастыг бас эхлүүлсэн маш чухал зүйл нь өөрийгөө хайрлах. Хайрлна гэдэг нь бол их өргөн хүрээтэй өөрийгөө хайрлах талаар маркетинг PR-аар айгүй их ярьдаг. Тэр нь нүгтг чинь те одоо за эмэгтэй хүн дээр байлаа гэж бодоход массажинд ороод маникюрт ороод ингээл нэг тийм тэрл юм шиг санагддаг те. Гэхдээ яг өөрийгөө хайрлна гэдэг нь надад ер нь л амьдралын хамгийн чухал зүйлүүдийн л нэг санагцсан. Ягдвал өөрийгөө хайрлна гэдэг нь өөрөө өөрийгөө ойлгох, өөрийгөө сонсох, өөрийгөө тодорхойлж чадах, тэгээд энэ нэг амьдралаа хайрлах, өөрийнхөө амьдралыг хайрлах тэр нэг зүйл ч амар чухал юм байна. Тэгэхээр мөн адил ингээл тэр нэг одоо сөрөг хүмүүсийг хараад те эсвэл нэг л их ингээл бусдыг доош нь хийсэн хүмүүсийг хараад ингээл харж байхад ер тусаа одоо би сүүлүүд яг тэгж л боддог болсон. Айгу өрөвдмөр хүн юм байна л гэж боддог болсон. Өөрийгөө хайлж мэдэхгүй айгу их тийм сэтгэлийн шарахтай л явж байгаа юм байна гэж бодсон. Тэгээ сүүлийн үед яг ингээл хүмүүсийн хэлж байгаа муухай би биендээ хэлж байгаа муухай юмнуудыг ингээд сонсохоор яг тэр хүнд хэлж байгаа хүнд нь дотор нь айгу их том шарах байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө хайрлсан хүн цаанаасаа гоё гэрэлтэн, өөртөө итгэлтэй байна. Бусдын үгийг сонсгоо болно. Бусдын одоо тэг үгүйсгсэн зүйлд шантархаа болно. Уртгаал хийн, уртх юмдаа дурлна. Жижиг юмнаас хүртэл одоо кайф аавн те. Би бол одоо сүүлийн тийм жижиг юмнаас л амар тийм одоо гоё мэдрэмжүүдийг авдаг болсон. Зүгээр л юм тайван суух гоё бороо одоо өгдөг чинь борооны дараа гоё чихтэй үнэртэй эсвэл ингээл зүгээр л ээж автагаа хамт байх хүүхдтэйгээ тоглох одоо ажилчтайгаа гоё хамт кофе уух ч юм уу те ингээд цаанаасаа л нэг тийм амар гоё санагддаг болсон тиймэрхүү юмнууд. Тэгээ одоо ямар ч хүн ингээд надад юм хийсэн ч нэг тийм сүртэй хүлээж авах байцсан. Ягаад гэвэл саяны хэлдгээр үргэлжил нэг л алсын хараатай тэрнийхэн төлөө үнэнч тэгтээ тэрэндээ хүрэхтэй нөгөө тийм улгаа ээж муу мохоо юм хийж байгааг болохоор яагаад ер нь би энэ хүмүүсийн зүйлийг хүлээж авах ёстой юм. Энэ хүмүүсийн хэлж байгаа зүйл нь өөрсдийнх нь л сэтгэлийн шархны тэр нэг тойл юм байна даа л гэж одоо боддог болсон. Тэгэхээр ямар ч талаасаа өөрийгөө хайрлах нь өөрөө энэ подкастаар дамжиж та бүхэнд бас олон төрлөөр хүрдэг бах. Тэгээ та бүхэн маань ч гэсэн одоо энэ подкастыг за энэ хулан гэдэг хүн ер нь хөтлөгч биш, сэтгэл зүйч биш ч гэсэн сайн дураараа яагаад энийг ингээ та яагаад ийм суулт нээсэн гэдэг ер нь подкастыг хийсэн бэ гэж хэрвээ боддог бол миний өөрийн яг энэ одоо 10 жил хамууртай холбоотой энэ бүхэн надад зааж сургасан энэ бүхэн за ээж болоод одоо 5 жил болсонтой холбоотой энэ сурж авч мэдсэн бүхэн тэгэд энэ их одоо даван туусан асуудлууд зовлонгоо те одоо тэгсэн мөртлөө мэдэрсэн жаргал гэл энэ бүхэн чинь ингээд нийлээл явжингуудаа яг зүгээр л хүн гэдэг чинь ганц амьдралтаа яг ямар утга учиртай юм болтоо л гэж би сүүлийн үед боддог л болсон. Тэгэд би өөрөө тэрийг хайж авдаг. Тэгээд яг үнэнээ хэлэх юм бол ганц амьдрах одоо амьдрал чинь бас богино штэ. Бидний эргэн тойронд бол бид нар бол тэрийг сүүлийн үед илүү мэдрээд байгаа. Тэгэхээр маргааш ямар нэг юм надад боллоо гэхэд би үн цэнтэй амьдрч чадсан уу? Би өөрийнхөө амьдрч чадсан уу? Бас
үлдээж байгаа энэнийг одоо англиар бол legacy гэж яригддаг те. Одоо үлдээж байгаа миний энэ зүйл нь зүгээр л нэг постор те яна харамсалтай энэ тэрэ гихгүй олон хүний сэтгэл зүрхэнд бас хүрч чадсан уу? Олон хүнд тусалж чадсан уу? Тэр хэрээр те бас ингээд тайван байж чадсан уу? Өөрийнхөө яг тэр мөн чанараараа байж чадсан уу гэдэг асуулт нь л яг эцсийн моменттай тийм л гэж хариулдаг л баймаар байгаа. Тэгэхээр ялцчгүй энэ Soul Nation подкастаар дамжуулаад та бүхэндээ олон хүний амьдралыг одоо бодит түүхүүдийг бол харуулдаг. Мөн мэрэгжлийн хүмүүстэй бол ярилцдаг. Харин энэ удаад манай ламарын 10 жилийн байсан учраас та бүхэн маань бас бодит амьдрал чинь л одоо миний бас бодит амьдрал учраас надтай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаарууд дээр би буцаад хөтлөгч нь бодоод бусад хүмүүсийг оролцуулнаа. Тэгэхээр ламартай хамт байсан нь ер нь бүх хүнд хайртай шүү. 10 жил надтай хамт байсан бүх хүнд хайртай шүү. Намайг зовоодаг байсан ч хүмүүс ч баярлалаа. Яагаад гэвэл асар их юмыг ойлгуулсан. Харин бас үн цэнийг бий болгох чадсан бол ер нь бол баярлж авдгаа. Тэгээд хичээж явнаа. За тэгээд энэ дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаартай уулзъя. Тэгээд сөүлэг чинь нээж чадсан гэж бодож байна.